Үйлдвэрлэлийн асуудлаар ингээд яралтай шуурхай хурал хийж санаа оноогоо ярилцж байгаад бол одоо та тавина. Ер нь бол бас шадар сайдад бас өнгөрсөн дөнгөж томлогдож явах үед нь шүлхээ өвчин зүүн аймагуудад бас гарч байна. Бас амаргүй байна гэжсэн. Тухайн үед бас шуурхай одоо шийдвэр гаргаж энэ одоо өвчнийг бол тухайн үед нь дарж исэн. Би бас онцгой комиссийн хамт олонд бас талархал илэрхийлье гэж ингэж бодож байгаа. Бид нар бас өнгөрсөн цаг хугацаанд Хинтээ аймгийн Бэрх тосгонд бол бас онцгойгийн шинэ одоо бас салбар нэгж байгуулад ингээд ажил нь бол бас хэвийн үргэлжлээд явж байгаа. Нэгэнт одоо бид нар зардал санхүү гаргаад энэ одоо төвшөнд ажлыг нь явуулах шаардлагатай энэ бүс нутгийн хэмжээнд ажиллах хэрэгтэй байна гэдээ ингээд шийдвэр гаргацсан. Одоо бол бас тэнд нэг шуурхай бүлгийн пурган машины асуудал бас ингээд яригадаад байгаа. Энийг бас шийдвэрлэх тал дээр ер нь бол зүүн бүс нутаг тэр дундаа Хинтээ аймаг бол яг отрын гол одоо нүүдлийн бүс цэг нутаг болчоод одоо ингээд хавар намрын одоо цагт бол дандаа л одоо мал нааш цаашаа одоо нүүдэлж идэг. Энэ үед нь бол янз бүрийн шүлхээ өвчин гаргадаг, гоц халдварт өвчин гараад ингээд асуудал өрнөдгөө. Тийм учраас бол энэ нэг гоц халдварт өвчний үед аривтгал хийдэг нэг дуук машин гэдэг ингээд бас манай орон нутгийнхан бас санал хэлээд идэв юм бэлээ. Тэгээ энэ бол отрын гол бүс нутгууд дээр бас энэ аривтгалын бодис цацдаг энэ машин тэргэн дээр одоо бас би бас дэмжиж өгөөсэй гэж ингэж одоо бас салбарын яамдаас бас хүсэх байна. Дээрээс нь энэ Махсууны аянтай холбоотой би хөдөө аж ахуйн яамд би бас нэг хүсэлт явуулсан юм. Өнгөрсөн оныхоо нэг тайлан мэдээгээ эх оны одоо нэг энэ оны төлөвлөгөөтэйгөө бас нэг явуулаач гэгээд энэ Махсууны одоо том анх дугаар аян хийнэ гэж ингээд зарлсан. Яваад ингээд анхаарад ингээд хараад ахаар махны жоохоо тодорхой чиглэл бодлогууд бол гараад яригадаад байдаг. Энэ сүүний чиглэл дээр ямар одоо бодлого хөтөлбөрүүд одоо хэрэгжиж хийгдэхээр одоо төлөвлөгдөж байна. Энийг одоо бас нэг тодруулж өгөөч гэдэг. Энэ 2100 хөтөлбөрийн хүрээнд бол миний ойлгож байгаагаар аймаг болгонд л одоо 2-3 тодорхой үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн. Тэр дундаа энэ хөдөө аж ахуйн одоо түүхийн бүтээгдэхүүнийг одоо дэмжсэн ийм одоо үйлдвэр аж ахуйн нэгжүүд байгуулагдахаар л төлөвлөгдөж гин гэж ингэж харагддаг. Тэгэхээр энэ чиглэл дээр одоо ер нь аймаг орон нутгууд руу эхнээсээ хийж хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа энэ Хинтээ орон нутг руу хийж байгаа ийм төлөвлөгдсөн ажлууд байна уу гэж ингэж одоо тодруулж асууя. За, хэн хариулах вэ? 81-р микрофон. За, гандлага гишүүний асуултанд мал эмнэлэг үйлчлэн газрын ган хойг хариулж байна. Дүүкийн хувь дээр бол бид Оросын холбооны улстай одоо энэ засгийн газар хоорондын комиссийн 21-р хуралдааны үеэр тавьж байгаа Оросын тал нэлээд нааштай хандж байгаа. Бид одоо нэг 22 аймагт бүрэн хэмжээнд хангацгаар дүүк машиныг бас Оростой тохиролцоод байгаа. Тэгэхээр бол 6 сарда багтаад бас энэ асуудлыг шийдчих болов. Өөрөөр хэлбэл Хинтээ аймагт дүүк машин олгодно гэж ойлгож энэ хүрээнд шийдэж болно гэж ойлгож болно. Баярлалаа. За, Махсууны аяны талаар. За, ажлын хэсгийн 1-р микрофон. За, Монгол Улсын засгийн газраас 2017 оны 1 сарын 1-ээс Махсууны анх тур аяныг зарлаж хэрэгжүүлээд явж байгаа. Энэ дагуу хүнс үдэж байгаа хөнгөн үйлдвэрийн сайдын 5 зорилт өгье 50 арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө гараад орон нутаг болон өөрийн онцлог тохируулсан төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа. Энэ дагуу ганц тулг гишүүний асуултанд хариулахад таны албан бичиг буюу бэлэлт авах юу ирсэн байгаа. Бид бүхэн дараагийн 7 хоног гэхэд танд хүргүүлнэ. Одоо та сүүний талаар асууж байна. Бид бүхэн сүүн дээр явж байгаа арга хэмжээ нь гэвэл Улаанбаатар орчимд эрчимцэн фермийн аж ахуйг хөгжүүлээд Улаанбаатарынхаа сүүг хангах, цаашлаад орон нутгийнхаа сүүнийг одоо ашиглаж чадахгүй байгаа сүүнийхаа нөөцийг хуурайшуулад дотоод болон экспортод гарах зорилтыг төчүүлж явж байгаа. Энэ хүрээнд бас Монголын хуурай сүү гэж төслийг хэрэгжүүлээд Хөвсгөл аймгийн их уул сумд анхныхаа үйлдвэр хуурайшуулах үйлдвэр 2017 онд оруулсан байгаа. Одоо үргэлжлүүлээд 2018 онд бусад үйлдвэрүүд нь хийгдэхээр барилгын ажлууд нь эхлээд 24 үйлдвэрийн барилгын ажил хийгдсэн байгаа. Тоног төхөөрөмж нь орж ирээд явж байгаа. Хинтээ аймагт 3-4 сум дээр хийгдэхээр барилгын ажлууд нь бэлэн болсон байгаа. Мөн Хинтээ аймгийн орон нутгийн өмчт сүүний үйлдвэр дээр бид бүхэн бас энэ 2018 оны хөрөнгө оруулалт тусгаад тодорхой хэмжээний одоо шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулаад явж байгаа. За, баярлалаа. За, тогтцорон гишүүн.